За юград бас юу бакалаврын хөтөлбөр аа шүү. Бакалаврын оюутнуудад зориулсан. Энэ болохоор 2 3 дугаар курсын оюутнуудад зориулсан хөтөлбөр аа. Тэгэхээр юград яг бүхээр нэг семестрээс 1 жилийн хугацаатай Америкийн нэгдсэн улсад одоогийн Монгол улстай суралцж байгаа тэр чиглэлээр чинь солилцоо хийлгдэг. Очиж сургадаг гэсэн үг. Тэгэхээр одоо та нар юу гэдгийг англи хэлний багш болохоос сурж байгаа оюутан бол Америкт тэр чиглэлээр 1 жил юм уу 1 семестр аль нэг ихтэй сургууль сураад ирэх юм шүү дээ. За тэгээд юград болохоор шалгуурууд нь бас л адилхан тийм. Монгол улсын иргэн байх хэрэгтэй, 1 2 дугаар курс, 2 3 дугаар курсын оюутан байх хэрэгтэй, эрэгтэй эмэгтэй хамаагүй. За TOEFL-ийн оноо хэд гэж юм 71 байх хэрэгтэй IBT-ийн тийм. 61 байх хэрэгтэй. Тэгээд яг нь institutional 520 байх хэрэгтэй. За ийм оноотой байж явах хэрэгтэй. Тэгээд олччин 3-аас 3 минимум нь 3 байх хэрэгтэй. 3-аас дээш байх хэрэгтэй шүү.